Би бол одоо Солонгос улсад 2000 онд анх ирсэн. Тэгээд ирээд одоо сургууль сураад, суралцаад 5 онд ингээд сургуулаа төгссөн. За тэгээд биднийг одоо ингээд сургуульд сурж явах үед тэр үед тухайн үед одоо ийм Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ч гэдэг юм уу ийм төрийн байгууллага гэдэг ойлголт ер нь байхгүй. Элчин сайдын яам л гэж мэднэ. Тэгээд 5 оны үед одоо намайг дөнгөж сургуулаа төгсөөд ирж явах үед одоо бидний дээд курсын оюутнууд ийм ажлаас халагдсан ч гэдэг юм уу эсвэл цалин хөлсөө авч чадаагүй хэл усаа ойлголцохгүй юм маш олон иргэд байгаа шүү дээ. Тэр үед чи их олон хүмүүс байсан. Тэгэхээр энэ хүмүүс тусалдаг ийм нэгдэл байгуулсан. Тэгээд над мэтийн нөгөө оюутнууд дөнгөж төгсөөд ирсэн уучраа олохгүй байгаа хүүхдүүдийг ингээд за чи тэр ажилд яв. Өглөө над руу залгаал одоо хэлээ шүү дээ. Өнөөдөр тэр руу яваад тэр хүн туслаараа утасныхын дугаарт хэд шүү гэж хэлээл. Миний хэлийг ашиглаж байна. Нөгөө хүнд бас хэрэгтэй. За энэ бол яг Монгол иргэдийн төлөө одоо хийж гүйцэтгэжсэн одоо ажлын маань ердөө эхэлнэ байжээ гэж би одоо боддог. Солонгосын хан дооны их сургуулийг 2005 онд хууль мэргэжлээр төгссөн англи солонгос хэлтэй Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудаа бүх боломжоор тусалдаг Үнэр Заяагийн тухай Сөүл хотын нэгэн телевизээр гарсан нэвтрүүлгийн хэсгээс та бүхэн үзэж байна. Өөр тоногдсон ажлаа хийхин хажуугаар бусдад тусдаа явбал өөрийн ажил үйлс бүтэмжтэй сайхан байдаг гэж ярих Үнэр Заяаг ажлаар, суралцахаар, ар гэрээ тэжээхийн тулд Солонгосыг зорьсон монголчууд андахгүй сайн мэднэ. Үнэр Заяагийн анхны гадаадд ажиллах хүчилгээ хөдөлмөрийн зуучийн товчоо байгуулснаас эхлээд бүгд найрамдах Солонгос улс дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дараагаар ажилласан он жилүүд жолооч, үйлчлэгч, орчуулагч, менежерээс мэргэжлийн төрийн албан хаагчулсан монгол эмэгтэйн түүх байлаа. Яаж энэ зуучлаг товчоо гэдэг газартай холбогдсон гэхлээр тухайн үед ажил олгогч эзэдийн холбооны дарга Жандсан гээд хүчнийх нь би тааруулж Солонгост ирчээд ингээд би тэр үед нөгөө туслаад бас өөрийнхөө чадлын ирээр оюутан дөнгөж төгссөн байсан. Тэгээд нэг туслаад явсан. Тэгээд тэр хүний сэтгэлд нь их үлдсэн юм шиг байгаа. Одоо энэ одоо бас юу гэж бодсон. Одоо сайнаар хэлэх юм бол энэ одоо хариуцлагатай байна ч гэж бодсон юм уу? Одоо ямар ч л байсан эргээд ингээд би санаанд ороогүй байтал надад Монголд очсны дараа ингээд нэг амралтаар очсон үеэр уулзаад одоо зууч товчооны төлөөлөгчийн газрыг одоо Солонгос улсад байгуулах гэж байна. Тэгээд энд хилтэй хүн хэрэгтэй байгаа. Тэгээд одоо чамайг би энд ажиллаж чадна гэж ах нь одоо бас найдаж байна. Тэгээд чи ингээд хамтарч ажиллаж чадах уу гэдгийгсэн байгаа. Нэг хоолнд ороод тэгээд ингээд уулзаад би сайн санаж. Тэгээд л би ч одоо хүүхэд уучраач сайн мэдгүй. Тэгээ гэдэл орсон. Тэгэл зууч товчооны төлөөлөгчийн газрыг анх байгуулдаг хүмүүс болоод одоо Монголоос ирээл би энд нөгөө орчуулагч гэдэл явж исэн. Тухайн үед бол хил мэл муу одоо нэг нөгөө хэлэхэд бол бүрэн одоо сайжраагүй тийм үе байсан. Ингээл байсан л да одоо ч 11 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Энэ бас юутай холбоотой гэвэл тухайн үед байсан миний найз нөхөд манай одоо дээд үеийнхэн бид нар Сомбэ гэж хэлдэг оюутнууд те 9 Эрдэнэ, Бат Эрдэнэ те Баярмаа гэл идрээ гэл ах гэж нартай байсан л та. Намайг одоо ингээл орчуулганд айгүйх явуулаад ингээл дэмжиж өгдөг гэсэн. Тэгэхээр ийм үеэс л ингээл эхлээл явж исэн. Тэгээд дараад нь ингээд уучраалаад ойлгоод ирэхэд манай үе үеийн одоо салбарын удирдлагууд те бүгд дэмжиж ямар нэгэн байдлаар одоо энэ одоо ажил ингээд явахын зүйтэй энэ ажлыг одоо бас авч явах ингээд итгэлийг өглөөлөхин зүйтэй гэдэг үднээс ингээд өдөө хүртэл ингээд явж ирсэн болов уу гэж боддог. Үндэсний зөвлөөс манад ийм нийгмийн даатгалын шимтгэлийн төлөвлөгөөг тогтоож өгдөг. Тэгэхээр нэг дулцчаар нэг жилдээ нэг 2.5 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлдэг. Нэг нийгмийн хамгааллын үйлчлэгээний төв гэхээр та нар ингээд нийгэм нөгөө хамгаалал гэдэг нь нөгөө эрүүл мэндийн асуудал руу жоохон чиглэл орчуулгын үйлчлэл үзүүлээч, төлбөр төлөөс янз бүр болчлоо штэ тий. Энэ дээр одоо тусалцаа үзүүлээч, эмнэлэгтэй ярьж өгөөч нэтрүү гэдэг асуудлууд байнга тулгардаг. Өөрсдийнхөө боломжийг хэрээр тусалж дэмжиж халамжийн үйлчлэгийг бол үзүүлсээр яваад өнөөдөр одоо 4 жил бид нар үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Төвийн маань үйл ажиллагаа чиг үүргээс гадна бол одоо ингээд олон хүмүүнлэгийн болон хүний эрхийг хамгаалсан юм ажлуудыг зохион байгуулсан. 2013 оноос хойш бол одоо Корея сургуулийн Анам эмнэлэгтэй хамтарч одоо Солонгос улсад Сөүл хотод оршин сууж байгаа Монгол иргэдийн дунд эрүүл мэндийн одоо юм
үзлэг шинжилгээг зохион байгуулж байгаа. Тэгэхээр хүний нутагт хараар ажиллаж амьдарч байгаа болон за гэрээгарч байсан гэсэн, хуулиасаарч байсан гэсэн нэг шинжилгээ өхнийг өвдөж хавдлаа гэхэд нэг газар очиход бол тэгэл дор ажил 3-400 мянга тэгэл 5-600 мянга вон гэл явчихна шүү дээ. Жилд 2 удаа нэг удаа орохдоо 100 орчим иргэдэг тий цусны шинжилгээ, элэгний эхо, зүрхний эхо ингээ үздэг. За энэ ажил маань өргөжсөөр хагаад сар болгоны хамгийн сүүлийн бүтэнсээ өдөр манай төв дээр тэгээ энэ дээр бол үеийн хүчний үзлэг элэгний эхо тий зөвхөн элэг биш ерөөсөө хэвлийн хүн тэгээд бамбанаас ахуулаад эрэгтэй хүмүүс төрөв булчирхай эмэгтэй хүмүүс сав хүртэл тэгээд эхоны үзлэг тий за тэгээд дотрын үзлэг за мөр шүдний асуудалтай хүмүүсийг шүдний эмнэлэг рүү ингээд бас нэг төлбөргүй үзүүлэхээр ингээд явуулах ч үт юм уу. Тэгээд ийм арга хэмжээнүүдийг бол ингээд тогтмол энэ маань бүр ингээд тогтмол болчихж байгаа байхгүй тогтмол зохион байгуулсан. Тэгэхээр энэ одоо нийтдээ бол бараг 1000 гаруй эрэгтэйг хамруулсан юм. За мөн Солонгос улсын Мира Шинжаан гэж сан байдیں۔ Тэгээ энэ бол Монгол улстай харилцаж эхлээд 11 жил болж байгаа. Зүрхний цоорхоо өвчтэй бас амьдралын одоо боломжгүй ийм хүмүүстэд тусалдаг ийм сан байгаа. Тэгэхээр энэ сангийнхантай бол ажлын бус цагаар хийдгэл ажлын маань нэг хэсэг байхгүй. Манай энэ сан бол одоо 11 жилийн хугацаанд бол 240 хүүхдэд бол эм зүрхний мэдслийг бол хийж өгсөн. Энд чинь бодиттой байгаа юм чинь. Бодиттой. Хэлэх хүүхдүүд өнөөдөр эрүүл их өсч торноод сайхан амьдарцгааж шүү дээ. Эхний хүүхдүүд нь одоо энэ хаалгаанд ороод энэ сангийнхаа тэтгэлгээр сургуульд суралцаад тийм ээ. Ихтэй сургууль суралцаад одоо ингэ сайхан ажиллаж амьдарч байгаа хүүхдүүдийн хэсэг бас байна. Тэгээ энэ бол бас нэг ажлын маань нэг хэсэг гэж би хэлж байна. Олон ажил байгаа. Тэгэл тэр болгоныг ямар санаал би тэнд ач үргэсэндээ тус үргэсэндээ гэж одоо санаад яваад тах нь хайшаа юм. Гэхдээ хамгийн сүүлийн жишээ бол Ердөө ноднон өвөл 11 12 сарын үед нэг хоёр залуу ингээд аавыгаа эмчлүүлэх гээд Солонгос руу ирсэн баа. Ах トゥ хоёр. Тэгээ аав нь юм ходоодны хүн хавдартай хүнд өвчтэй. Эмч нь одоо ингээд нөгөө аавд нь юм хаалгаа хийгээд тэгээд энэ гадаад руу яваад өгцөн. Тэр хооронд аавынх нь биеийг хүндрээд нас орцсон. За тэгэхээр тэр ингээ нөгөө цогц цацгалдгийн өрөөнд байхаар чинь өдөр алга нөгөө үнэн өсөд идэх. 100 дээрэс нь тэрнээс өмнө бас нөгөө нэг өөрхий бас талигаач болохоос өмнө сэхэнд байсан. Тэр сэхэний төлбөр мөлбөр гэл одоо ерөөсө 200-300 сая вон ингээ болцсон. За тэгээд шарилын өрөөс өгөхгүй 2 сар ингээд ячиж байгаа байхгүй юу. Нөгөө эмнэлэгч ингээд төлбөрөө нэхэд нөгөө зуучлалын газартайгаа ярихаар зуучлалын газар нь эхлээд нь жоохон оролцож гүйжсэн сүулдэ бүр өстэй бөөн дайн болоод нөгөөдөлтэй чинь ерөөсөө бүр харьцахгүй. Тэгээд энэ ажил дээр бол бид нар туслаад тэр төлбөрийг нь ойлгож өгсөн. За мөн одоо тэр нөгөө чандралах ажил гүйцэтгэх байна. Тэгээд энэ тэр ч ихээс үр аргагүй байдалд явж байгаа юм л да. Тэгээд энэ ажил дээр бол тусалцаа үзүүлэл байж болох хамгийн одоо минимум төлбөр нэг сая орчим нөр одоо асуудлыг ингэ зохицуулаад явуулсан. Тэгээд тэр үед бол миний сэтгэл их өвдөжсэн. Ингээ нас урчаад байдаг. Яаж чадахгүй байсан. Буудлын төлбөр нь өсөөлөдөг. Хөрхөө тэгэл нөгөө эмнэлэгтэр очиод. Тэгээ би сүүлдээ ингэсэн бүр нөгөө компьютер дээр солонгосоор юм бичиж өгөөд. Манай аавын цогцыг өгөөч ээ гэж солонгосоор бичиг. За энийг бариад одоо хэдүүлээ суулт хийх үү гэд. Чи ерөөсө зохион байгуулж өгөхгүй. Юуны санхүүгийн алба гэж нэг байна. Халамжийн алба гэж нэг байна. Тэгээд эдгээр чи ерөөсө хөдөлж өгөхгүй авах нэг эмнэлэг чинь. Эмнэлэг гэдэг үл яс юм дээр бас л бизнесийн байгууллага. Тийм учраас нөө бизнесийн хаал юм хараад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр хүний ирэх байна уу? Ямар нэг хүмүүнлэгийн байна уу? Энэ хүн тэр одоо аавтайгаа аавыгаа сүүлчийн замд нүдэх ёстой үгүй юу гэдэг үл яг цагаад болоход бол хүний газар бол бас юу ч биш байж байгаа байхгүй. Тэгээ тэр залуучууд ч гэсэн өөр их баярлал. Манайхан талархлаа илэрхийлэл, надад бас талархлаа илэрхийлэл. Гэл тэр аюух баярсан тэрнүүдийг харахад би за бас нэг ажил хийчихсэн байна гэж л бодож байсан. Жил бүрийн 10 дугаар сарын 28-ны өдрийг Сөүл хотын хүндэт иргэдийн өдөр болгон тэмдэглэдэг. 2016 оны энэ өдөр 14 орны 18 иргэнд бүгд найрамдах Солонгос улсын нийслэл Сөүл хотын хүндэт иргэний цол тэмдгийг гардуулсан юм. Энэ шагналыг Сөүл хотын захирагчийн захирамжаар шууд олгохоос гадна тухайн улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдээс өөрийн орны иргэдийнхээ төлөө хийсэн хүмүүнлэгийн ажил
Мөн хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэх зэрэг олон шалгуур үзүүлэлтээр жилдээ 15 гадаадын иргэнд сонгон шалгаруулалтын зарчмаар Сөүл хотын хүндэт иргэн цол тэмдгийг олгодог байна. Би 2010 онд Өнөр Заяатай танилцж байлаа. Өнөр Заяа Монгол иргэдэд зориулсан сайн дурын олон нийтийн ажлыг хамтран зохион байгуулах саналыг анх тавьж байсан юм а. Ингээд манай эмнэлгийн зүгээс Монгол иргэдэд зориулсан сайн дурын ажлууд зохион байгуулж эхэлсэн бөгөөд үр дүнг нь монголчуудын талархах сэтгэлээс харж болно. Миний бодлоор Монгол Солонгосын иргэдийн нөхөрсөх харилцаа, Монгол хүний төлөө эхийг бүтээх урам зориг, цаашид олон сайн үйлс хамтран бүтээлцээрэй гэж энэхүү шагналыг өгсөн гэж бодож байна. Өнөр Заяада дахин баяр хүргэе. Би Өнөр Заяатай олон жилийн өмнөөс хамтран ажиллаж байна. Зүрхний өвчтөе хүүхдүүдэд тусалж, тэднийг хайрлаж чаддаг сайхан сэтгэлтэй эмэгтэй. Би сангийнхаа шугамаар 22 оронтой хамтран ажиллаж харилцдаг. Тэр олон хүнтэй харьцуулан харахад Өнөр Заяа бол сайхан сэтгэлтэй хүн. Бас дээрээс нь Монголдоо хайртай. Төрийн албан хаагчийн хувьд өөрийнхөө иргэдийн төлөө ажилласан шиг ажиллаж чаддаг тэр чадвар нь миний сэтгэлийг хөдөлгдөг юм. Солонгос улсын ерөнхийлөгчийн дараа орох нэр нөлөөтэй хүн бол Сөүл хотын захирагч. Иймээс Сөүл хотын хүндэт иргэн болно гэдэг нэр төрийн хэрэг юм. Өнөр Заяада манай нээслийн хүндэт иргэн болсонд дахин баяр хүргэе. Сөүл хотын захиргаанаас Өнөр Заяагийн оюутан авахын цагаас хоёр орны хооронд албан уулзалт, урал чуулганд орчуулга хийж 2005 оноос Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж амьдарч буй Монгол иргэдийг Солонгос улсад дасан зохицож ажил хөдөлмөр эрхлэхэд этүг санаачлагтай ажилласан байдал 2013 оноос Корея их сургуулийн Анам эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн үн төлбөргүй үзлэг шинжилгээг хүмүүнлэг тусалцааны хүрээнд Монгол иргэдэд үзүүлж ирсэн зүрхний Мирал Шимжан сантай хамтран 200 гаруй хүүхдийн зүрхний ховдлын цоорхой нөхөх эмгэгийн мэс заслын ажлыг үн төлбөргүйгээр амжилттай зохион байгуулсан. Хоёр орны хөгжилд бодиттой хувь нэмэр оруулсан хүмүүнлэг тусламжийн болон хүний эрхийн төлөө үйлсийн ажлуудыг үнэлж энэхүү шагналыг олгосон юм. Солонгос улсад 35,000 орчим монголчууд ажиллаж амьдарч байгаа. Тэгэхээр энэ дундаа одоо 10,000 орчим нь Сөүл хотод ажиллаж амьдарч байна. Тэгээд одоо Солонгос улсад ажиллаж хөдөлмөрлөж байгаа монголчуудынхаа одоо нийгмийн хамгааллын асуудал, хөдөлмөрийн асуудалд одоо оролцож байгаа хувь нэмрийн маань үнэлж одоо энэ хүн шагналыг олгосон гэж бодож байгаа. Одоо мөн цаашдаа энэ шагнал гэдэг нь зөвхөн хүнийг одоо хийсэн бүтээснээр нь үнэлээд төгсөхгүй цаашид ч гэсэн олон ажил үйлс бүтээгээрээ одоо гэсэн үүднээс урам өгч одоо өгдөг зүйл гэж боддог. Тэгэхээр одоо Солонгост байгаа нийт монгол иргэдийнхээ төлөө хийх ажил бол маш их байгаа. Тэгэхээр одоо энийг одоо Сөүл хотын захиргаанаас үнэлж өгч чад маш их баяртай байна. Гадаадын иргэдэд олгодог Сөүл хотын хүндэт иргэний батламж гардуулах ёслолын ажиллагааны үеэр хотын захирагч хэлэхдээ өнөөдрөөс эхлээд та бол Сөүл хотын зочин биш, Сөүл хотын бүрэн эрхт эзэн боллоо. Иймээс Сөүл хотод оршин сууж байгаа иргэдийнхээ төлөө байнга санаа тавьж анхаарч ажиллаарай. Сөүл хотын захирагчийн үүргийг давхар гүйцэтгэрэй гэж хэлсэн юм. Би урд өмнө нь аливаа улсын нийслэл готын хүндэт иргэн гэдэг цол хэрэмгийг ерөнхий сайд төрийн зүтгэлтнүүд авдгийн байна гэж боддог байсан. Тэгсэн өнөөдөр бол миний охин Өнөр Заяа одоо энэ Сөүл хотын хүндэт иргэн гэдэг эрхэм энэ хүндэтгэлд хүрч байна. Яг өөрийнх нь одоо олон жилийн хүмүүнлэгийн болон хүний эрхийн төлөө үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлд өгнсөн бололтой юм. Мэдээж энэ их том хүндэтгэлд хүрэхэд энэ алдарт хүрэхэд одоо миний охин тусалсан Монгол Солонгос бүх хүмүүст баярлалаа гэдгээ хэлье. Энэ ажилд нь бол элчин сайдын яам ерөнхий консулын газар их ачаал бүгдэл өгч одоо энэ бас алдар хүндийг хүртэхэд нь бол их нэмэр болсон гэдэгт бол би эргэлзэхгүй байна. Монгол улсынхаа нэр төрийг өндөр дүргэн харьд ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа төлөө сэтгэлийн гэрлээ түгээж яваа Өнөр Заяатай улам их амжилтыг хүсье.